За сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр би бол та бүхэндээ бетон гэдэг ер нь юу юм бэ? Ямар бүрдэл эсгүүттэй байдیں۔ Технологийн онцлог нь юу юм? За мөн та бүхэн ахуй хэрэглээндээ бетон сонгохоор бол өөрсдийн одоо цаг хугацааг хэмнэх, илүү бүтээмж нэмэгдүүлэх ямар бетоны нэр төрлүүд байдгийг. За зарим нэг анхаарах зүйлсийн талаар танилцуулъя. За тэгэхээр та ер нь ямар нэгэн байгууламж барьж байгаа бол ер нь бетон хэрэглэх боломжтой байдаг. Тэгэхээр бетон гэдэг нь бол хүссэн одоо хэлбэр дүрсээр бол хэвлэгддэг. За мөн маш өндөр хэмжээний дааз авах чадвартай, урт хугацааны ашиглалттай гэдгээр бол давуу талтай байдаг. За чанар стандартын дагуу үйлдвэрлэсэн бетон бол ерөнхийдөө 50-100 жилийн ашиглалтын хугацаатай гэж үздэг. За илүү өндөр бат ихэн юм уу? Өндөр үзүүлэлттэй бетон бол 100-аас дээш илүү жилийн насжилттай гэж үздэг байх нэ. За тэгэхээр ер нь бетоныг юунд хэрэглэдэг юм бэ гэж. Бетон бол одоо барилгын суурнаас ахуулаад л ер нь хамгийн нийтлэг сонголтоор хэрэглэдэг. Барилгын суур гэдэг бол өөрөө одоо тухайн барилгыг дадаг хамгийн одоо чанартай байх нэг үндс нь байдаг. За мөн баг нь буюу хан одоо үндсэн каркас хийцлэл. За мөн зам талбай, гадны орчны догчлтын одоо зам талбай, явган үний зам талбай, авто замын зогсоол гэх мэт. За мөн барилга байгууламжийн дотор шал. За мөн зарим дээврийн хийцлэлд бас мөн хэрэгэлдэг байна. За мөн зарим нэг дүүргэлттэй барилга байгууламжийн одоо суурийн бэхлэгээ болон шонгийн бэхлэгээний бол хэрэгэлдэг. За мөн хүүхдийн тоглоомын талбай болон спорт талбай гэх мэтчлэн маш өргөн хэрэглэний одоо юм хэрэглээтэй байдаг байна. За тэгвэл яг бетон гэж юу юм бэ гэж те хэдүүлээ бүрдэл хэсгийг нь бас товчхон авч үзье. Тэгэхээр за ер нь бол барилгад уснаас үүдэлтэй асуудлууд бол нэлээдгүй тохиолддог. За хөрснөөс нэвчих, за дээврээс гоожих гэх мэтчлэн тэгвэл та ямар бетоныг жишээ нь сонгох нь оновчтой гэх юм бол усул нэвтрүүлэлттэй бетон. За тухайн бетон нь бол бэгдсэн тэр бетон хийцэл нь бол ямар нэгэн тэр усны шүүрлийг бол зогсоон. Ингэснээр бол таны барилгын насжилт бол төдийчнээ илүү уртсан гэсэн үг юм аа. За Монгол улс бол одоо эрсдэс уур амьсгалтай ийм орон. Тэгэхээр хөлдөөт гисгэлт гэдэг цикл бол тогтмол явагдаж идэг. За энэ циклд бол бетон мэн ч гэсэн ерөнхийдөө бол хөлдөж гисээд бол бүтцийн эвдрэлд орж идэг тодорхой хэмжээнд. Тэгэхээр энэ нөхцөлд ямар бетоныг сонгох юм бэ гэхээр агаартай бетон тийм. Бетонд бол зохиомжтой байдлаар ингээд агаарыг оруулж гиснээр бол бетон бол энэ хөлдөөлт гисгэлт гэдэг циклд бол маш дэсвэртэй болдог. Тэгэхээр бол илүү урт хугацааны одоо насжилттай болох нэ. За мөн бид одоо төсөлтөөр барилга байгууламж хийж байхад цаг хугацаа гэдэг зүйл бол маш чухлаар яригддаг. Тэгэхээр энгийн бетон бол одоо ерөнхийдөө нэг 3 хоног дээрээ 50, 7 хоног дээрээ 70 гээд за тэрнээс амраад хизээ хിവэ хуулах уу гэх мэтчлэн бол ийм цаг хугацааны асуудлууд бол гарч ирж идэг. Дээрэс нь бол бид нар энэ хив ашмал гэдэг зүйлийг бол одоо тогтмол түрээс байдлаар ч юм уу ашиглаж идэг те. Тэгэхээр энэ үед бол бид тань санал болгох бүтээгдэхүүн бол эрт үеийн бат их өндөртэй бетон гэдэг бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Тухайн бетон нь бол энгийн бетоноос илүү хурдан бэхждэг. Маш богино хугацаанд өндөр дааз авах чадвартай ийм бетон байдаг байна. За мөн одоо бид нар барилга байгууламж барихад хүн хүчний асуудал гэдэг бол бас чухал байдаг. Тэгээ ялангуяа энэ ахуй хэрэглээнд барилга байгууламж барих чахта та үнэхээр хүн хүч дутуу байх юм бол тийм одоо олон ажиллах хүчний шаардлагагүйгээр өөрөө урсаад тухайн хэвэр шимлийг дүүргээд за ингээд бэхжээд барилгын үндсэн одоо дааз авах чадвараа хангадаг юм өөрөө нэгтгэдэг бетон гэдэг энэ бетон байдаг. Тэгэхээр тухайн бетон нь бол ямар нэгэн вибратор тавих шаардлагагүй мөн орчны дуу чимээ багасгаж таны одоо бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. За өөрөө нэгтгэдэг бетоныг бол бас арт бетонч гэж нэг талаасаа ярьдаг. Одоо дөргүүлт хийхэд төвхтөө ямар нэг юм төвхтөө хийцлэл байх юм бол одоо ямар ч хив ашмалд бол тэр бетон ямар ч дөргүүлтгүйгээр өөрөө дүүргээд за ингээд үндсэн нөө даацын үзүүлэлтийн шаардлага бол хангаж идэг.
За тэгэхээр одоо таны ахуй хэрэглээндээ бол эдгээр бетонуудыг санал болгож байна. За тэгэхээр энэ эдгээр бетонууд нь бол илүү цаг хугацаа эмж бүтээнч нэмэгдэхэд бол танд туслах ийм бетоны бас нэгэн нэр төрлүүд байна. За тэгээд бетоныхын талаар хэдүүлээ илүү бүрдэл хэсгийг нь бас тодруулаад аваад үзье. Бетон гэдэг цемент бол одоо бетоны яг үндсэн барьцлуулагч материал. За тэгэхээр ус цемент одоо нийлснээр бол ийм шингэн гээл хэлбэрийн төлөв шилжээд за үүний дараагаар бол нэг цагаас 2 цаг орчмын дараа бэхжиж эхлээд ийм хатуу өндөр дааз авах чадвартай одоо нийлэл үүсгдэг байна. Үүнийг бол цементийн лагшин буюу паст гэж ярьдаг. За үүн дээр бол элсийг нэмж өгснөөрөө бол барилгын зурмаг болдог. Тэгэхээр барилгын зурмаг бол бидний бас хэрэглээнд нэлээдгүй их байдаг. Өргийн зурмаг, хан шавардлын зурмаг, за мөн шал тэгшлэгээний зурмаг гэх мэтчлээ. Тэгэхээр үүн дээр том дүүрэгч материал буюу хайрга дайрга гэх фракцлсан чулуулыг нэмснээр бол за бетон гэж яригддаг. Тэгээд бетоны бол үндсэн бүрдэл хэсгүүд бол эдгээр байна. За мөн бетон дээр бол одоо орчин үеийн ялангуяа бетоны хөгжилд бол нэмэлт гэдэг зүйлийг бол ярихгүй өнгөрчлөхгүй. Тэгэхээр бетонд хэрэглэгддэг нэмэлтүүдийг бол одоо эрдэс нуудаг нэмэлт болон химийн полимер нэмэлтүүд гэж ярьдаг. За эрдэс нуудаг нэмэлтэнд юу орд юм бэ гэхээр цахилгаан станцын дэгдэмхийн үнс, за нутаг захир буюу силикофон, метакаолын, за шар гэх мэтчлэн. За тэгэхээр эдгээр нэмэлтүүд нь бетонд ямар давуу талыг үүсгэдэг юм бэ гэхээр цементийн ургалын үндсэн дээр одоо ингээд тэр бат их байдлыг бий болгож байгаа нэгдлүүдийг бодвол эдгээр нэмэлтэнд орж ирсэн 2 дахь байдлаар дахин маш их үүсгдэг. Ингэснээр бол хожим үеийн тэр бетоны насжилтыг бол маш сайн нэмэгдүүлдэг байна. За дараагийн нэмэлт нь бол химийн буюу полимер нэмэлтүүд. За эдгээр нэмэлтүүд нь бол бетоны их үеийн болон бэцсний дараах тэр шин чанарыг бол эрс сайжруулдаг. За бетон тэгэхээр үндсэндээ шинэхэн үеийн болон бэхцэн гэдэг 2 төлөвт байдаг. За эдгээр шин чанар дээр ямар үзүүлэлтүүдийг чухалчилж авч үздэг юм гэхээр за шинэхэн үеийн шин чанар дээр бол ажиллах чадвар гэдэг үзүүлэлт бол чухал байдаг. За мөн агарын агуулмж, температур гэх мэт үзүүлэлтүүдийг бол тогтмол ингээд хянаад явж идэг. За мөн бэхцэн бетон дээр бол батбихийн үзүүлэлт, усууд нэвтрүүлэлт, хүүтэн дэвсвэрлэлт, эзлэхүүний өөрчлөлт гэх мэтчлээ ингээд маш олон үзүүлэлтүүд бол ялгаатай үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр үйлдвэрлэгч компани маань бол энийг одоо тогтмол ингээд хянаад явж байдаг. За тэгэхээр би та бүхэнд бас ахуй хэрэглээндээ бетон сонгоход ямар үзүүлэлтүүдийг бас ойлголттой байх ёстой, илүү чухалчилж байх ёстой гэдэг үүднээс бас нэг 2 чухал үзүүлэлттэй талаар ойлголт өгье. За нэгдүгürt бол ажиллах чадвар. За бетоны ажиллах чадварыг бол нэлээд олон талаас нь авч үздэг ч гэсэн ерөнхийдөө бол энэ конусын сууд буюу дархалт гэдэг үзүүлэлтээр бол тухайн бетон нь одоо ямар хөө хэмжээнд ажиллах чадвартай байгаа, хэр өтгөн шингэн байгаа гэдгийг бол илэрхийлж идэг. Тэгэхээр та бүхэн минь бас ахуй хэрэглэнд бетон сонгохдоо одоо жишээ нь конусын сууд гэдэг үзүүлэлт маань илүү нэмэгдээд байх тусмаа одоо шингэн төлөвийг илэрхийлж идэг. Буурч ивэл илүү аргун шин чанарыг илэрхийлж идэг. Тэгэхээр ямар бүтээцэд ямар аргачлалаар авах гэж байгаа гэдгээс хамааруулаад конусын суултаа бас энэ ажиллах чадвараа илүү оновчтой сонгож явах хэрэгтэй. Одоо та жишээ нэг юм шатны хийсэлт авах гэж байгаа юм бол илүү аргун чанартай бетон авах нь бол танд оновчтой. Эсвэл автомобилоор дамжуулаад суурийн бүтээц ч юм уу зутгах гэж байгаа юм бол илүү одоо өндөр ажиллах чадвартай буюу одоо тэр 220 мм гэдэг ч юм уу энэ хавцаа одоо ингээд бетоныг сонгох нь илүү оновчтой байдаг шүү. За бетоны одоо хамгийн үндсэн үзүүлэлт болох батбихийн үзүүлэлт. За ашиглалтын батбихийн үзүүлэлтийг бол стандартад анги болон марк гэж авч үздэг. Тэгэхээр бетоны анги гэж юу юм бэ гэхээр үндсэндээ бетоны одоо яг 100% чанарыг бол 28 хоног дэх үзүүлэлтээр нь бол үнэлдэг байгаа. Тэгэхээр бетоны анги гэдэг бол 28 хоног дэх шахалтын батбихийн тэр нэгж талбайд үзүүлж байгаа утгаар бол ерөнхийдөө илэрхийлэгддэг. За марк гэдэг нь бол мөн нэгж талбайд оногж байгаа тэр хүч гэхдээ килограмм хүч гэдэг нэгжээр ингээд илэрхийлэгддэг байна. За энэ нь юу гэсэн үг юм гэхээр за та одоо чинь 250 маркийн бетон захиаллаа гэхэд нэг юм сантиметр квадрат талбайд 250 кг ачаад авах чадвартай гэсэн. Тэгэхээр хаашаашаа юм 10 шоон дээр бол 25 тонн ачааг даах чадвартай гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол одоо нөгөө
бетонын яг нөгөө үндсэн даацыг илэрхийлээд байгаа ийм үзүүлэлт байгаа. За тэгвэл энэ Батбяхын үзүүлэлтээс нь хамааруулаад ямар ерөнхийдөө нийтлэг хэрэглээ юу байд юм бэ гэж авч үзье те. За тэгэхээр C10-аас 15 ангийн бетон бодвол ихэвчлэн бодвол ер нь бага ангийн бетон гэж явдаг. Тэгэхээр тухайн бага ангийн бетон нь бол уул бетон юм уу, хаяавч, за эсвэл бол явган үний зам, шал гэх мэтчлэн хийцлэлд бол ихэвчлэн хэрэглэгддэг байна. C20-оос 25 ангийн бетон болвол шат довжоо, за мөн барилгын одоо үндсэн хийцлэлд бол бас ороод ирдэг. Баган, хучил гэх мэтчлэн. За мөн авто замын одоо зогсоол. За C25-аас 30 ангийн бетон бол амны болон орон сууцны барилгын хан баган суурь хүчилт гэх мэт. За C40 ангиас эхлээд бол илүү өндөр барилганд бол ашиглагдаад эхэлдэг. 25-аас 30 хүртэлх одоо давхрын барилгад бол нийтлэг ингээд ашиглагддаг байна. За мөн зарим нэг гүүрийн бүтээцэд бас ашиглагддаг. За C50-аас 60 ангийн бетон бол 30-аас 60 хүртэл өндөр барилгад юм уу? За эсвэл бол бас томоохон хэмжээний ийм гүүрийн бүтээц дам нуруунд бол ашиглагддаг. За C60-аас дээш ангийн бетоныг ерөнхийдөө бол өндөр батгтай бетон гэж авч үздэг. За тэгэхээр тухайн өндөр гүйцэтгэл үзүүлэлттэй бетонч гэж авч үздэг. Тэгэхээр тухайн бетоныг бол одоо илүү өндөр за Бурж Халифа ч гэдэг юм уу те. Нэмэрхүү барилгад бол нийтлэг хэрэглэгддэг. За мөн томоохон хэмжээний гүүрийн бүтээцэд бас хэрэглэгддэг байна. За тэгэхээр бетоныг зутгахдаа бас зөв аргачлал технологийн дагуу зутгаж явах хэрэгтэй. Энэ нь өөрөө нөгөө бидний барилга байгууламжинд илүү удаан насжилттай элдв согог гэмтэлгүй байх бас нэг юм үндслэл болдог. Тэгэхээр бетон зутгахдаа юунд анхаарах вэ? За нэгдүгürt бол бетон зутгахдаа бөөр хөрсийг бол маш сайн нэвтрүүлэх хэрэгтэй байдаг. Та одоо байшингийнхаа суурийг зутгах байгаа юм уу? Эсвэл бол одоо шат ийм урд хэсэгтээ довжоо талбай их гэж байгаа бол тухайн хэсгийн хөрсийг бол бас тодорхой хэмжээнд сайтар нэвтрүүлж өгөөрэй. Энэ нь бол тухайн бетон нь хагарал үүсэх, доошо суулт өгөхийн эрсдлийг бол бууруулдаг байна. За мөн хучлаг бетон зутгах юуныхан дээр хөрснөөс тусгаарлах пленк юм уу дэвсээд өгчвөл бас их зүгээр байдаг. Яагаад гэх юм бол бетон нь ерөнхийдөө чигийн огцом алдах одоо энэ процесс дээр бол илүү эмзэг болж одоо нөгөө чанарын үзүүлэлт маань буурж идэг. Тэгэхээр хөрс рүү ингээд чигээ алдах тэр эрсдлийг бол илүү бууруулад өгдөг байна. За мөн дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол бетоныг за түрүү хэлсэн өөрөө нэвтэрдэг бетон тий. Өөрөө нэвтэрдэг бетоноос ер нь бусад бүхэл төрлийн бетон бол нэвтрүүлж шаарддаг. Тэгэхээр тэр бетонууд дээр бол зайлшгүй ийм нэвтрүүлж шигжээс юм уу вибраторыг тавьж ингэж бүр нэвтрүүлж явах хэрэгтэй. Ингэж нөгөө бетон мань түрүү хэлсэн 250 марк 350 марк гэдэг үзүүлэлтээ бүрийн хэмжээнд авах нь байна тий. За мөн өнгөлгөө та нэвтрүүлж дууссан бол гадаргууг бол сайтар өнгөлж явах хэрэгтэй. Энэ нь бол тухайн бетоны эдлэгэнд бас маш эргээр нөлөөлдөг. За тэгээд түрүүн нэлээд 3-4 төрлийн бетон танилцууллаа. Мөн ер нь бол өнгөрсөн жил маанх нэг 16 нэр төрлийн бетон бас нийт харилцагчтай ингээд танилцуулж исэн. Тэгэхээр ер нь бол ямар төрлийн бетон хэрэгжилж байна? Мөн ямар ангийн Батбягтай бетон хэрэгжилж байна гэдгээс үл хамааран бетон дээр бол ашиглаа гэдэг зүйлийг бол зайлшгүй бас хийх хэрэгтэй байдаг. Ингэснээр бол тухайн бетон мөн бол яг нөгөө хүрэх ёстой үр дүндээ илүү сайн хүрдэг. Мөн тэрнээс цааш тасралтгүй юм одоо нөгөө бэхжил маань нэмэгдэж нэг юм суур үндэс болдог байна. Тэгэхээр ашиглагын аргуудыг би зүгээр товчхон дуртад өнгөрье. За юун түрүүнд бол ашиглагын дээр нэг 3 зүйл дээр бол анхаарах хэрэгтэй. Температурын орчныг бүрдүүлэх, ялангуяа одоо хүйтэн сэрүүний юм уу хит халуун нөхцөл зутгаж байгаа үед бол энэ температурын орчмыг бол илүү оптимал байдлаар харах хэрэгтэй. Бетон ер нь бол нэг 20 Цельс орчимд бол дунджаар хамгийн зөв бэхжлээ ингээд аваа явж идэг. Тэгэхээр өвлийн нөхцөл 5 градусаас доошоо оруулахгүй. За халуун цаг орны нөхцөлд бол тухайн бетоны температур 32-оос дээш гаргаж болохгүй гэдэг нэг юм үндсэн хэдэн шаардлага тавигддаг. Тэгэхээр энэ температурын юм дээр бас нэлээд анхаарах шаардлагатай. Мөн чиг бетон ер нь бол устдаа цемент устдаа оруулалт орж байгаа тий дөрөв хэлсэн. Тэгэхээр тэр чигшлээ хэдий ч нэ удаан доктортой хадгалж чадна. Төдий ч нэ бол бетоны маань бол үндсэн бэхжил
сайн явагдаад төдий ч нэ насжилт урттай бетон байдаг болдог байна. Тэгэхээр бол та чигийг алдагдуулахгүй тулд бол мембранцлаг дүргэж болно. Эсвэл бол пластик материалаар хоччиж болно. Эсвэл чийгтэй материалаар хоччиж болно. Ямар ч үсэн энэ орчны үйлчлэлд бол чигээ алдахаас бол хамгаалах хэрэгтэй байх нэ. За ингэж хамгаалснараа яад юм бэ гэж. Тэгэхээр энэ бол яг стандартаар байдаг график. Тэгэхээр энэ ер нь бол түрүүний хэлсэн нөгөө температур гэдэг үзүүлэлт маань бетоны ерөнхийдөө бол бэхжлийг илэрхийлж идэг. Тухайн бетон маань бэхжиж байгаа температур төдий ч нэ бага байна. Их үеийн нөгөө нэг бэхжилт маань төдий ч нэ удаашрдаг. Энэ хэрээрээ нөгөө бетоны маань батх төдий ч нэ ингээ удаан явдаг байна. Тэглээгээд хит өсөгчөж бас болдгоо. Халуун цаг уурын нөхцөлд бол тэр температурыг бас хинжих хэвээр. Хит их өсгснөөр бол тухайн урал маань хурцаад хурдан ингээ бэхжээд юу яадаг ч гэсэн төгсгөл рүүгээ бол бас үр дүн нь ингээ буурж идэг байна. Тэгэхээр температур дээр маш анхаарах хэрэгтэй байна. Дээрээс нь одоо тэр ачилсан болон арчлаагүй бетоны өсөлтийн ялгааг бол тэр дээр харууллаа. Та ерөөсөө бетоноо арчлахгүй ингээ хайчих юм бол тухайн бетон мань нөгөө авах ёстой үзүүлэлтээ авахгүй аажиндаа бол ингээд бас батхи үзүүлэлтэнд буурах эрсдэл байдаг. Тэгэхээр та тодорхой хэмжээнд ингээд арчлаад өгчих юм бол бетоны мань өсөлт бол ингээд эрс сайжраа явж идэг. За ер нь бол тогтмол чийгшилтэй байгаа бетон бол тэр хамгийн дээр харагдаж байна. Тасралтгүй ерөнхийдөө өсөх процесс явагдаж идэг батхи үзүүлэлт нь. Тэгэхээр за бетоныг бол арчлах маш чухал юм байна. За дээрэс нь дөрөв бас хэлсэн те гар аргаар зуурах гэж хэлсэн. Та бүхэнд яг уу би төсөөлт нь хэлгээд гар аргаар зуурахаас аль болох татгалзаарай. Яагаад тэгэхээр мэргэжлийн үйлдвэрлэгч компаниуд бол түүхий материал сонгон авахаас ахуулаа. Тухайн бетоны минь үр дүн ингээд 28 хоног дээр бүрэн хүлээгдэж өгцдөл бол тасралтгүй хяналтыг хэрэгжүүлээд за таны өмнө ингээд хариуцлага үрж идэг. Тэгэхээр хяналтгүйгээр тэр материалыг сонгож аваад хяналтгүйгээр ус нэмээд ингээд нөгөө гар аргаар зуурна гэдэг маань бол нөгөө нэг таны үйл хөдлөх хөрөнгө аюулгүй байдлыг илтгэх нөгөө барилга байгууламж маань бол ямар ч юм үн цэнэгүй насжилтгүй бетон болох эрсдэлтэй байдаг бахнэ. За тэгээ бүгдээрээ баярлалаа.